Ер нь ойрт айгүй хунтаад 10 хүртэл татсан 8 гэсэрч ашиггүй. За тэгээд одоо юу хурч байна вэ гэхээр сая бидсэн тэгээд жингээ утсан чинь юм бис жингээ үзүүлэгч юм турах гээд байгаа шүү дээ. Гэхдээ энэ би түрүүн 54.6 гэсэн чинь энэ камерыг барьж агаад утсан чинь бүр 400 г нэмчих тийм. За тэгээд яагаад жингээ үзээд яах гээд байна вэ гэхээр өчигдөр 2 сарын 1-ээс эхлээд 2 найзтайгаа бооцоотой турах тэмцээн эхлүүлсэн. Тэгээд 2 сарын 14-нд хин илүү турсан байна. Тэгээд бооцоогоо өгөөд ялсан тэгсэн чинь би өчигдрийнхоосоо нэмсэн байдаг. Уул нь өнөөдөр өчигдөр тэгтээ бас яг идсэн юм аа. Райвер хаваагүй идсэн. Тэгээд өнөөдрөөс эхлээд жоохон хоол моолоо зохицуулахаас за өчигдөр захиалсан юмнууд маань ирсэн байна. Гаргаад юу авснаа харуулнаа. Эхлээд уруулаад. Ямаа задлах чинь тэгээд миний амар камера айгуу гоё заяа. Би одоо ингээд өглөө босоод нүрэ амаач угаагүй будаачгүй юм байна. Энэ болохоор энийг бүр гоё болгочих болно заяа. Энийг бүр ийм болгочих. Одоо ямар харагдчих вэ? Гэтэ энэ эффектэн заримдаа орж гараад. Бараг эффект юм шиг харагдаад байна. За эффектийн хамгийн бага дээр нь тавьчих. Орсон. Мэдгүй. За юмнуудаа бүгдийг гаргачлаа тэгсэн чи иймэрхүү юмнууд байна. Энэ юу вэ гэхээр копи. Би болохоор копи уухта нэг сайн ууч чаддгүй хэрнээ. Ялангуяа ийм хар кофе американо уух амар дуртай хгүй. Тэгэд энэ болохоор ямар американо вэ гэхээр декафеин гэдэг одоо кафеингүй кофе гэх юм. Кафеинтэй нь болохоор миний нойр хүрхгүй. Ер нь таардаггүй байхгүй энгийн кофе. Тэгээд би кофе шопоос дандаа декафеин авч уудаг. Тэгээд өчигдөр купоноос хайгаад утсан ч ашгүй байд юм байна ийм декафеин. Тэгээд энийг ер нь гоё өглөөний цайнтайгаа уужий гэж бодоод ингээд авсан. Тэгээд цай болохоор зөвхөн нэг иймэрхүү гуйрал, төмс, сонгон энэ болохоор эсгэгч мантуу мууц хийж итгэж байгаа. Гэхдээ би турхаж байгаа юм мантуу мууц вэ. Ер нь энэ болохоор юу вэ гэхээр ийм ясны шүл. Ясны шүлийн гардад хоол хийж өгөхдөө ер нь шүлтэй хоол хийхдээ хийчихэр гоё амттай болгодог. Тэгээд энэ юу вэ гэхээр ийм овёс авсаа. Турх ажиллагааны эхлэл бай. Тэгээд энэ болохоор янз бүрийн юучгүй юм цэвэр овёс болохоор бас зүгээр ер нь овёсыг хэрэглэхдээ янз бүрийн баяжуулсан овёс хэрэглэснээс ийм цэврийг хэрэглэсэн зүгээр идэг гэдгсэн мэсэн. Тэг сонссон. Өглөөд ингээд ийм аягаар 2 аяга бүлээн ус уучдаг. Тэгэхээр өтгөн гаддаг. Би англи хэлний хичээл хийж байгаа. Тэгээд энэ болохоор бүр анхан шатны юм. Тэгээд анхан шат ер нь бол мэддэг зүйлүүд бас мэдхгүй зүйлүүд бас зөндөх гарч ирлээ. Тэгээд энийг ямарсан сэргээд би ч одоо хаана явж байгаа лээ. Шатаар гарч минийхөө. Энэ шатаар гарч. Окей. Минийхөө ороод байж байгаа ээж нь удахгүй хүүгээ аван за. 2 цагийн дараа авъя шүү за. Ээж нь бай бай гэж явъя шүү за яа. Ээж нь хав явчих гэж хэлчихэд ирээ за. За би сая гардыг цэцэрлэгт нь өгчөөд ирлээ. Тэгээд замдаа ийм кофе аваад уужина. Тэгээд одоо болохоор өглөөний цагаа уух гэж сууж байна. Өглөөний цанд юу байна вэ гэхээр байна. Тэгээд чансан өндөгтэй өнөөдөр. Гэхдээ турж байгаа хүний өглөөний цай биш шүү. За тэгээд гарт ямарчсан одоо ингээд цэцэрлэгтээ яваад эхэлсэн. Тэгээд удахгүй би ч гэсэн ажил төрөл хайгаад нэг амьдралын хэмнэлтэд орё доо гэж байж гин.
Тэгээд энд гардаг цэцэрлэг төгсөн чинь бас эхний 2-7 хоног бүр тасгана гэж байд юм. Хүүхдийг шууд ингээл өгөөл аваачаал орхичихгүйгээр сая нэгтгэс гисэн чинь нэгт 2 дахад би надтай хамт гардаа очиод 2 цаг нэг цаг хамт байжгаад би буцаа гардыг авч ирээд ингээд баг-багаар ингэж тасгах юм. Тэгээ өчигдрөөс эхлээд болохоор өглөө 9-оос 12 хүртэл 9:30-аас 12 хүртэл юм уу өдрийн цай хоолой идэх хүртэл гард надаас ингээд тусдаа тэнд цэцэрлэгтээ үлдчихэж байгаа. Тэгээд одоо би 12 гэд гардыг авна. Ингээд баг-багаар энэ 7 хоног ерөнхийдөө ингэж дуусгаад эх 7 хоногт бас өглөө өгчөөд үдээс хойш нэг 2-3 хүртэл өдрийн унтлагын хийлгээд тэгээд ерөн жоо ингээд баг-багаар нэмээд явдаг. Тэр нь бас аюу таалагдлаа. Тэгээд бас нөгөө өмнөх ер нь түрүү жилээс хойш би чинь Солонгост магистрат төгссөн шүү дээ. Тэгээд магистрт төгссөн талаараа бичлэг хийгээж өгөөч. Магистрт сурах талаар гэд хүмүүс бас асууж ирсэн. Тэгээд өнөөдрийн бичлэгээрээ гардаг бас цэцэрлэг тавьсан хойгуур нь магистрт сурах талаар бас ярих гэж бодлоо. Эхний ээлжинд ерөнхий мэдээллүүдийг өгөөд тэгээд мөн өөрийнхөө магистр суралцаж төгссөн талаар мэдээллүүдээ хуваалцсан. За тэгээд мэдээж зэрэг Солонгост суралцахын тулд хэлний бэлтгэл бакалавр, магистр, доктор гэдэг ингээд шат чатаараа байгаа. Тэгээд бакалавр, магистр, доктор тэлсгийн тулд мэдээж хэрэг хэлний оноо шаарддаг. Тэгээд Монголоос шууд хэлний бэлтгэлд ирж болно. Эсвэл англи хэлний оноотой бол шууд элсэх боломжтой байдаг. За тэгээд энд хэрвээ хэлний бэлтгэлд ирсэн байх юм бол хэлний оноогүйгээр элсэх боломжтой бас сургуулиуд байдаг. Тэр нь болохоор зөвхөн одоо ингэ Солонгост хэлний бэлтгэлд ирсэн оюутнуудыг авдаг. Одоо Монголоос амарч хэлний оноогүй байж ичүүд элсэх бол боломжгүй гэсэн үг. За тэгээд магистрийн сургалтын талаар ер нь бол бакалавртай харьцуулаад ярихад магистр бол бакалавр бол ер нь 4 жил 5 жил хавцаа байдаг шүү дээ. Магистр болохоор яг үндсэн хичээл нь 2 жил байдаг. Тэгээд тэн дээрээ сонголт хийдэг. 2 жил яг үндсэн хичээлүүдээ үзчихээд нэмэлт кредит үзээд ахаад 0.5 жил сураад төгсгүү эсвэл одоо диплом бичихүү гэд өөртөө сонгодог. Би болохоор диплом бичихийг нь сонгоод 2 жил яг үндсэн хичээлээ үзчихээд би диплом бичихээр бол ер нь бол дээдл нь 2 жил орчим хугацаа байдаг. Миний хувьд болохоор магистрт яг суралцаад төгсгöd 3.5 жил шаардсан гэх юм уу. Үндсэн хичээлээ 2 жил сураад тэгээд диплом бол 1.5 жил хагастай бичиж дуусгасан. Тэгээд тэр хугацаанд би бас маш их зүйлийг амжуулсан. Тэгээд диплом бичих хугацаанд ажиллаж хийсэн, төрсөн, жирэмсэнж байсан. Тэгээд хүүхдээ гаргаад тэгээд ер нь бол айгуу дайггүй санагцсан. За тэгээд магистрийн хичээлийн талаар ярих юм бол яг бакалавртай харьцуулаад ярихад бол арай бага хичээл үздэг учраас бакалавр бол ингээд 7 хоногт өдөр болгон амар олон хичээлтэй байдаг бол магистр арай бага, магистр, доктор арай бага. 7 хоногт ер нь бол 1-3 өдөр хичээлтэй байдаг. Тэгээд зарим сургуулиуд бүр 2-7 хоногт 1 өдөр хичээлтэй өдөр байдаг. Яг сургуулиасаа шалтгаалаад тэгээд тухайн семестрт хэдэн кредит үзэхээсээ шалтгаалаад хичээл нь ер нь бол 1-3 өдөр орчим байдаг 7 хоногт. Тийм учраас яг магистр сурангаа хажуугаар нь ажиллах бүрэн боломжтой. Тэгээд яг хичээл дээр нь ямар утга агуулгатай ямар хичээл үздэг вэ гэхээр одоо магистрт орлоо гэдээ одоо шинэ мэргэжил сонгоод орж байгаа ч гэсэн яг бакалаврын хичээл дээр болохоор яг юу яадаг штэ энийг тэр гинэ гэдээ одоо ер нь бол ингээд онлыг нь эхнээс нь заагаад эхэлдэг штэ. Тэгсэн чинь магистрт болохоор хэрвээ шинэ мэргэжил ч гэсэн онлыг нь ерөөсөө үзэхгүй өмнө нь судлагдчихсан тийм судалгааны ажлууд дээр маш их ажилладаг. За тэгээд судалгааны ажил нь бас маш хэцүү. Би яах магистртаа топ 4-т орж исэн. Тэгсэн чинь эхний 1 жил надад хичээл нь бүр маш хүн санагдсан. Одоо жишээлбэл нэг хичээл дээр судалгааны ажил нэг 20 орчим хуудастай судалгааны ажил уншаад дараагийн хичээл дээр энэ судалгааны ажлыг одоо ингээд давуутаал суултаал ямар хөө байна тэрийг ярилцах байхгүй юу. Тэгсэн чинь би хамгийн эхний удаа ингээд нэг дэлгэл харсан чи бүгд мэдэхгүй өгнүүд.
Тэгэл би чинь топ 4 бол магистрт арай хангалтгүй байд юм байна да гэдгийг ойлгосон. Бакалаврт ч гэсэн ялгаагүй. Тийм учраас аль болох хэлний үнэхээр суралцъя гэж бодож байгаа юм бол хэлний оноогоо бүр тултал нь авч агаад сурсан дээр юм байна гэж утсан. Гэхдээ топ 6-тай байсан ч гэсэн ер нь бол хангалтгүй юм шиг санагдсан. Тэгэл би тэр судалгааны ажлыг эхнээс нь нэг бүрчлэн ингээл орчуулаад амар тэгж суудаг байсан. Тэгээ тэр бас ингээд цаг их зарцуулдаг. Гэхдээ яг тэрнийхээ хэмжээгээр өөрөө бас ингээд багаар ингээд дээшлээд хэл маань бас сайжраад явж исэн. Тэгээд эхний нэг жил айгүй хэцүү байж байгаад хоёр дахь жилдээ бас арай гайгүй уучраа болсон. Тэгээд судалгааны ажил дээр яаж ажиллах, энэ судалгааны ажил гэж юу вэ? Ингэдэн ингээл ихтгэл өдрөө тавиад багш нартайгаа ярилцаад сурцсан. Диплом бол бүр амар хэцүү тийм амар зүйл бол биш. Надад бүр ялангуяа ингээд өөрийн хэл дээр биш гадаад улсын хэл дээр диплом бичнэ гэдэг бол зүгээр амар санагдсан. Диплом бичих юм бол бас виз мэз ч гэсэн сунгагдаад бас арай давуу талтай болохоор нь би диплом бичгийг сонгоод тэгсэн чинь бүр амар хэцүү байсан. Тэгээд ядчихт би болохоор нэг амар ер нь амар хатуу чанга амар хичээлээ сайн заадаг хэрнээ нэг тийм ааштай багш нарыг тийм багшийг сонгоцсон. Тэгээд багшаараа жинхэнэ шүүсээ шахуулсан юм. Уйлаа тэгэл амар их уйлсан багшаараа загнуулаад. Ерөнхийдөө бол магистрийн талаар иймэрхүү байна. Тэгээд за миний бас орхигдуулсан зүйл байх юм бол мэдхийг хүсэн зүйл байх юм бол доор комент бичээрэй. Эсвэл миний инстагаар солонгосын талаар мэдээлэл авах бол инстагаар бас бичиж болно. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр таа.